дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйгээс гадна мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсвэл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хууль заасан хариуцлага ногдуулна. Мөн гэрчин өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг эх, өөр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. Шүүгч нүүрэлдүүлэн мэдүүлэг авахдаа гэрчүүдээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асуух бөгөөд тодруулах гэж байгаа зүйлийнхээ талаар гэрчүүдээс мэдүүлэг авна. Мэдүүлэг өгсөний дараа шүүгч гэрчүүдээс асуулт асууж болох бөгөөд харилцан нүүрэл гэж байгаа этгээдүүд бие биенээсээ асуулт тавьж болохгүй. Гэрч шүүгийн дуудснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албатан ирүүлэхийг шүүхээс эрх бүхий байгууллагад даалгаж холбогдох зардыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно.